CMM Capital Markets Mongolia компани болон Монголын өрнгийн бирж хамтран зохион байгуулж байгаа earnings call арга хэмжээний ээлж нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарт маань болонгууд Хаанбанк офицер компани Хаанбанк офицер компани төлөөлж мөнгөтөя гүйцэтгэх захирал оролцож байна. За энэхүү earnings call маань болонгууд Хаанбанкны захин хуудасаар Facebook захин хуудасаар шууд дамжуулагдсан хүрч байгаа. За мөн Zoom хаягаар мэргэжлийн шинжилгээнд оролцсон асуулт асуух боломжтой байдлаар та бүхэнд хүрч байгаамаа. За тэгэхээр та бүхэн earnings call-тай мөнгөтөя захирлын танилцуулгатай холбоотой асуулт байх юм бол асуулт хариулт хэсэгтэр Q&A хэсэгтэр өөрийнхөө асуултыг үлдээж болно. За мөн Facebook live-аар үзэж байгаа үзэгчд маань болонгууд Хаанбанкны үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн асуулт байх юм бол бас мөн асуух боломжтой шүү. За ингээд компанийнхаа үйл ажиллагааны 2025 оны үйл ажиллагааны тайлан танилцуулна уу гэж мөнгөтөя захирлыг урьж байна. За сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Ингээ Хаанбанк офицер компани 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах гэж байна. За өнөөдөр би макро эдийн засгийн орчин. За 2025 онд банк болон банк ус санхүүгийн байгууллагуудын хувьд ямар орчин нөхцөл бүрдсэн гэдгийн талаар товчхон танилцуулна. За мөн банкны 2025 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэл болон хувьцааны үнэлгээ, ногдол ашигтай холбоотой мэдээллүүдийг товчхон танилцуулъя гэж бодож байна. За 2025 оны хувьд бол Монгол улсын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол 6.8% өсөлттэй гарсан. За мэдээж оны эхний хагас жилийн хувьд бол ялангуяа манай голлох бүтээгдэхүүн болох нүүрсний үн жоохон муу байсан. За тээвэрлэлт бага байсантай холбоотойгоор эхний хагас жил бол нэлээд хүндрэлтэй байсан. Гэхдээ сүүлийн хагас жилийн хувьд бол нэлээд ашигтай арилжаануудыг хийсэн байгаа. Ялангуяа зис болон алтны үн нэмэгдсэнтэй холбогдуулаад нийт экспортын орлогын хэмжээ бол өнгөрсөн онтой харьцангуй адилхан байсан. За мөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 2025 оны үйлжүүлэлт тэгээд 25 оны хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэлгээ нэлээд гайгүй өсөлттэй байсан. Үйл ажиллагааны хувьд бол 2.9% өсөлт нь болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орсон өсөлт нь нөлөөлсөн зэрэг нь бол эерэг нөлөө үзүүлсэн байгаа. За өнгөрсөн жилдээ бол жилийн эцсээр бол 7.5% инфляцтай. За Улаанбаатар хотод бол 7.6% инфляцтай байсан. За мэдээж инфляцтай холбогдуулаад Монгол банкны мөнгөний бодлогын хүү бол тогтдог байгаа. Өнгөрсөн оны эцэг гэхэд бол 12% хүүтэй үргэлжиллээ. За тэгээд яагаад энийг онцолж хэлж байна гэхээр мэдээж 12% мөнгөний бодлогын хүү бол суур хүү болдог. Ялангуяа татан төвлөрүүлсэн хөрөнгө болон зээлийн хүнд нөлөө үзүүлдэг учраас энийг онцолж хэлж байна. За өнгөрсөн жил бол алт зэсийн үн нэмэгдсэнтэй холбогдуулаад гадаад валютын улсын нөөц бол 7 тэрбум доллар хүрсэн. Анх удаага Монгол улсын албан нөөц бол ийм их хэмжээтэй болж байна. Тэгээд долларын ханш бол оны эхнээс ахуулаад 4 орчим хувийн өсөлтөд 3556.7 төгрөгтөр бол хаагдсан байна. За та бүхэн энэ танилцуулгын баруун доод буланд байгаа 2024 болон 25 оны экспортын орлогын хэмжээг харж байна. За 24 оны хувьд бол зэсээс нь 3.3 тэрбум доллар, нүүрснээс бол 8.7 тэрбум, за алтнаас бол 900 сая төгрөгийн орлого, бусад бүтээгдэхүүний экспортын орлого бол 2.8 тэрбум доллартай тэнцүү буюу нийт орлого 15 тэрбум 783 сая доллар байсан бол 25 оны хувьд бол нүүрсний бит гаргасан нүүрсний хэмжээ 90 сая тонн болсон. Гэхдээ орж ирж байгаа нийт орлого бол 5.7 тэрбум доллартай. За зэсийн үн бол харьцангуй өндөр өсөлттэй, алтны үн бол бас нэлээд өндөр өсөлттэй байсан. За ингээд зэсээс бол 5.8 тэрбум долларын, алтнаас бол 1.2 тэрбум долларын орлого олоод нийт 24-25 оны экспортын орлого бол ойролцоогоор цахим сугуудаар хийгддэг болсон байгаа. Жилдээ бид нар ойролцоогоор 1.3 тэрбум ширхэг санхүүгийн гүйлгээ хийж байна. Өдөр тутамдаа 3-4 сая гүйлгээ хийдэг. Оргил ачааллын үед бол 10-15 сая ширхэг гүйлгээ өдөрт хийгддэг байна.
Тэгэхээр зэрэг цахим банкны хийд юм бэ? Ердийн салбарт ирж байгаа харилцагчийн үйлчилгээг бол салбарын ажилтнууд маань мэдрээ тэд нар тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог байсан бол банкн дээрээ ерөөсөө ирдгүй харилцагч нартай олцсон байна. Тэгэхээр эдгээр харилцагчдынхаа үйлчилгээг хэрхэн тасралтгүй явуулдгийг тэд нар шаардлагатай нэн тэргүүн шаарддаг үйлчилгээгээ хэрхэн гаргадаг юм бэ гэдэг энэ хэсэг дээр бол бид нар олон улсын стандарт ISD CX буюу энэ ер нь дижитал банкны харилцагчийн үйлчилгээнд тавигддаг энэ шалгуур үзүүлэлтүүд стандартыг мөрдөж ажилласан. За тэгээд үүнийхээ үр дүнд бол бид нар харилцагчид тулгуурласан бизнесийн стратеги гэдэг энэ бизнес төлөвөн дээр л тавьж байгаа. За тэгэхээр зэрэг яг энэ өнгөрсөн 2025 онд бол бид нар нийтдээ 2 сая 960 мянган харилцагчид үүнээсээ 2 сая харилцагч нь бол цахимаар за 2 сая карт эзэмшигчтэй за SMS банк буюу мобайл банкар 963 мянган харилцагч маань гүйлгээ хийж ажиллаж байна. За тэгэхээр энэ үйлчилгээг бид нар хаана энэ эдгээр харилцагчтай гол үйлчилгээгээ хүргэж ажилладаг вэ гэхээр үйлчилгээний нэгдсэн төв буюу манай харилцагчдын нэрэлт заншнаар 1917 гэдэг энэ телефон шууд нөгөө харилцагч нар маань ханддаг энэ хандлттай энэ сууг байгаа. Үүнээс гадна бол generative AI-д суурилсан DG чатбот үйлчилгээгээр бид нар харилцагчдынхаа асуулт хариултанд хариулах тэдний санал хүсэлтийг биелүүлж байна. За өнгөрсөн оны хувьд бол нийтдээ нийт энэ асуулт хариултын 88% нь бол DG чатботоор бол хийгдсэн байгаа. Харин 24/7 ажилтдаг 19-17-гийн үйлчилгээнд нийтдээ 3.3 сая хандлт авсан. Өдөрт дунджаар нэг 10 мянган харилцагчид харилцагчийн асуултанд хариулах тэдний шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг байгаа. Ингээ 19-17-доо нийтдээ 225 ажилтан ажиллаж байна. За энэс гадна бол борлуулалт хийдэг нэг 100-аад ажилтнтай. Ингээд манай 19-17 бол 350 орчим ажилтнтайгаар нийтдээ 13 суугаар дамжуул үйл ажиллагаа явуулж байна. За тэгэхээр зэрэг эдгээр дээр бас бид нэр чанарын менежментийг хангах ингээд 9,000 1 болон 10,012 гэсэн энэ олон улсын стандартуудыг мөрдөж ажиллаж байна. За банкны гол бизнесийн үйл ажиллагаа бол мэдээж зээл олголт, зээлийн хүүний орлогоосоо бол бий болдог байгаа. За өнгөрсөн ондоо бол нийт зээлийн багц маань 20.4% өсөлттэй 14.3 тэрбум төгрөгийн зээлийн багцын 14.3 их найд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй байлаа. За энэ дунд хугацааны бизнес төлөвлөгөө эхлэхийн өмнө буюу 24 оны 1 сарын 1 тэ 23 оны 12 сарын 31-ний байдлаар бол нийт зээлийн багцын 48% нь бизнесийн зээл байсан. За бид нар 25 оны эцэс гэхэд нийт зээлийн багцад 53% нь бизнесийн зээл эзэлж байгаа. Цаашдаа ч гэсэндээ бид нар ялангуяа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн бизнесийн зээлийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр илүү санаачлагтай ажиллаж байна. Банк өнөөдөр 537 салбар нэгж ажиллаж байгаагийн 440 салбар нэгж нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр зэрэг бид нар нийтдээ 24 ондоо бол бизнесийн төвүүд 42 бизнесийн төв үүн дотроос 24 хөдөө орон нутагт 18 нь Улаанбаатар хотод шинээр байгуулсан байгаа. Эдгээр бизнесийн төвүүд дээр бизнесийн зээл олголтын хурдыг нэмэгдүүлэх, зээлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд бол энэ 25 онд нэлээд их ажил хийсний үр дүнд 7.6 их найт төгрөгийн бизнесийн зээлийн багцтай болсон байна. За ингээд 4.9 тэрбум төгрөг нь хэрэглээний зээл байгаамаа. За бизнесийн зээл дотроо бол бид нар нийт 28% нь байгууллагын банкны. За нөгөө сая яриад байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээл бол нэг 2.7 их найт төгрөг. За иргэд болон микро бичил бизнес эрхлэлтийн зээл бол нэг 2.8 их найт төгрөгийн багцтай байна. За хэрэглээний зээлийг бол бид нэр ерөнхийдөө хэрэглээний 8 төрлийн зээлийг бүгдийг нь онлайн болгосон байгаа. 25 оны эцэс гэхэд нийтдээ 88% нь бол хэрэглээний зээлийн 88% нь онлайнаар шийдэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр онлайны цаана бол мэдээж машин сургалтаар ашигласан машин сургалт хийсэн цахимаар одоо энэ зээлүүд бол олгогдож байгаа.
За тэгээд эдгээртэй холбогдуулаад бид нэр эрсдлийн удирдлагаа нэлээд сайжруулсан байгаа. За мөн зээлийн эргэн төлөлт дээр анхаарлаа хандуулах, ялангуяа онлайнаар авсан зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хийх, тэгээ энэ эрт дэлгэрүүлгийн систем нэвтрүүлсэн. За мөн зээлдэгчийн өөрийнх нь зан төлөвийн болон бизнесийн зээлийг өнгөрсөн оныг дуустал бид нэр 200 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг шуурхай бичлэл зээлийг бол онлайнаар олголт хийж байгаа. Тэгэхээр энэ дээр маань бол пост процессын зээл болон тэр тухайн бизнес эрхлэлтийн бенчмаркийн үнэлгээгээд эдгээр үнэлгээнүүдийг тогтоосон үнэлгээндээ харилцагч нар маань өөрснөө 3-аас 15 минутын дотор өөртөө зээл олгоод зээлийнхээ бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хангахын боломжийг бий болгож байгаа маа. За тэгэхээр энэ дээр холбогдуулаад бид нар байгууллагын эрсдлийн удирдлагыг сайжруулах ICAP болон ILAP гэсэн системүүдийг мөрдөөд ажиллаж байна. За тэгээд ялангуяа хөдөө орон нутгийн бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлд илүү анхаарлаа хандуулъя гэдэг. Яа гэвэл өмнө нь бол бид нар хот суурин газрын болон худалдааны зээлүүд, томоохон аж ахуйн нэгжийн зээлүүдийн стандарт тогтсон зээлийн бүтээгдэхүүнүүдтэй байсан. За энэ дунд хугацааны бизнес төлөвлөгөөний үед бол бид нэр хөдөө орон нутаг руу бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх, тэдгэрт тохиромжтой зээлийн бүтээгдэхүүнүүдийг бий болгох гэдэг хэсэгт нэлээх анхаарлаа хандуул шин зээлийн бүтээгдэхүүнүүдийг бол энэ дээр гаргаж ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар бол Хаан банк нийтдээ бизнесийн зээлтэй холбоотой 200-аад төрлийн бүтээгдэхүүн байгаа. За тэгэхээр эдгээртэй холбогдуулаад шинээр хөдөө аж ахуйн кластерыг нэвтрүүлсэн. За энд бол ноос ноолуур, үр тариа, сүү, махны чиглэлээр 4 үндсэн кластерыг гаргаад эдгээртэй холбоотой кластраар нь гэдэг маань бол анхан шатны зээлийн хэрэглээ нь бол малчин хариаланчдаас эхлээд тэгээд дунд шатанд нь бол үйлдвэрлэл эрхлэгч нар тэдгээрийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд хамтран ажиллаж байгаа байгууллагуудын бизнесийн зээл, түүхийн эдийн бэлтгэлийн зээл гэдэг ингээ бизнесийг бол бүхэлд нь Монгол улсын эдийн засгийн энэ эргэлтэнд нь ингэж оруулж эдгээр зээлүүдийг олгож байна. Мэдээж хөдөө аж ахуйн зээлүүд бол нэлээд эрсдэлтэй байдаг. Тийм учраас энийг бүтэн кластраар нь хөгжүүлж эрсдлийг хамгийн бага түвшинд аваачих мөн хамтран ажиллагч иргэд байгууллагууд хамтдаа хөгжих боломжийг бий болгодог байгаа. Тэгэхээр энэ чиглэлд бол бид нар мөн Монгол улсын засгийн газар болон ерөнхийлөгчийн санаачлагаар бий болж байгаа хөдөө аж ахуйн кластерыг дэмжих хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдэд нэлээд идэвхтэй оролцож байна. За өнгөрсөн оны хувьд бол Атар дөрөв, Цагаан алт, Шинэ хоршоо гэсэн эдгээр эдгээрийн төслийн зээлүүдээр дамжуулж бид нар энэ хөдөө аж ахуйн кластерын зээлийн зээлдэгчд очиж байгаа зээлийн эрсдлийг бууруулах чиглэлд бол нэлээд анхаарлаа хандуулж ажилласан. Тэгээд та бүгдийн мэдж байгаагаар энэ хөдөө аж ахуйн чиглэлийн зээлүүд бол засгийн газрын татаастай зээлүүд байгаа. Гэхдээ эдгээрийн их усүрийг бол банкуд өөрснөө гаргаж бэлддэг. Нийтдээ бол өнгөрсөн 2025 онд бол энэ чиглэлийн 3 их найд орчим төгрөгийн зээл гаргасны 40 орчим хувьд нь бол Хаан банк оролцож өөрийнхөө харилцагчдын зээлийн зардлыг бууруулах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллаа. Эдгээр зээлүүд нь хөрөнгө оруулалтын зээлүүд нь нэг жилийн 8%-тай, эргэлтийн хөрөнгийн зээл бол нэг 7%-тай, ногоон зээлүүд нь 6%-тай. За засгийн газрын зүгээс өгч байгаа татаасууд бол нэг 10-аас 12%-тай татаас аваад ингээд хэвийн бизнесийн үйл ажиллагаа хангаж байгаа маа. Мэдээж эдгээртэй холбоотой ялангуяа бизнесийн зээлүүд хөрөнгө оруулалтын урт хугацаатай зээлүүд бий болсонтой холбогдуулаад бид нар гаднаас татан төвлөрүүлэх хөрөнгө зайлшгүй шаардлагатай болж байгаа. Энэ чиглэлд ч гэсэндээ бид нар нэлээд их анхаарлаа хандуулж ажиллаа. За ингээд татан төвлөрүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, за бизнесийн зээлийн оновчтой зээл олголтыг хийх чиглэлд нийтдээ 2025 онд 57 аян урамшуул хөтөлбөрүүдийг зохион байгуулсан байгаа. За энэ дээр маань бол манай харилцагч нар маань маш идэвхтэй оролцлоо. Тэгээд ингээ хамгийн гол нь бол банкны бизнесийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд дотоодын харилцагчдаас нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 74% буюу нэг 15.1 их найт төгрөгийг гадны банк санхүүгийн байгууллагуудаас нэг 5.3 их найт төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн байна. За ялангуяа гадаад их усүр буюу урт хугацаатай их усүрүүдийг татан төвлөрүүлж энэ хөрөнгө оруулалтын болон ялангуяа энэ бизнесийн зээлүүд олгож байгаа. Бизнесийн зээлийн эргэлтийн хөрөнгийн зээл маань өөрөө
12-оос 36 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээлүүд маань 3-аас 8 жилийн хугацаатай урт хугацаатай их усүр шаардлагатай учраас бид нар гадны банк санхүүгийн байгууллагуудаас 3-аас 8 жилийн хугацаатай ийм урт хугацаатай их усүрүүдийг татан төвлөрүүлж байна. Тэгээ нийтдээ өнгөрсөн жил за яг 2025 онд бол 522.5 сая доллартай тэнцүү хэмжээний их усүрийг татан төвлөрүүлсэн. За нийтдээ 25 оны 12 сарын 31-ний байдлаар бол 1.2 тэрбум долларын их усүрийг бол гаднаас татан төвлөрүүлсэн байгаа. За өнгөрсөн он татан төвлөрүүлсэн хөрөнгүүдийг эдгээр маань бол нэлээд нийгмийн болон доктортой хөгжлийн дэмжих чиглэлд ажилласан учраас харьцангуй арилжааны их усүрүүдийг бодвол 1-ээс 1.5% хүний доогуур байдаг. За эдгээр 134.5 сая долларыг бол бид нэр нийгмийн болон ногоон санхүүжилтанд 273.5 сая долларын бол хөдөө аж ахуй болон бичил жижиг дунд бизнес эрхлэгчийг дэмжих чиглэлд бол татан төвлөрүүлсэн байна. Та бүгдийн мэдж байгаагаар түрүү би эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулахдаа мөнгөний бодлогын хөвөг онцолж дурдаад байсан. Яг гэвэл мөнгөний бодлогын хөв болон Америкийн засгийн газрын Федийн хүүний зөрүүгээр swap-ын зардал тодорхойлогддог. За оны эцэст бол swap-ын зардал гаднаас доллар татан төвлөрүүлээд төгрөгийн зээл олгож байгаа. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид буюу natural hedging хийгдэхгүй байгаа харилцагчдад бол бид нэр төгрөгийн зээл олгодог байгаа. Тэгэхээр зэрэг энэ төгрөгийн зээлийн маань их усүр 15-аас 16% очиж байна. За бид нар гаднаас нэг 7.5-аас 8.5% хүүтэй зээллэг авчираад за их ус swap-ын зардал бол нэг 7.3-аас 8.3%-тэй гээд нийт татан төвлөрүүлсэн урт хугацаатай их усүрийн зардал бол 15.6-аас 16.5% хүүтэй байна. Тэгээд эдгээрээрээ бид нар урт хугацаатай зээлээ санхүүжүүлж харилцагчтай өгдөг. Тэр зөвхөн гаднаас ийм урт хугацаатай их усүр татахгүйгээр Монголын хөрөнгийн бирж дээр бид нар өнгөрсөн жил анх удаага gender bond гаргасан. За нэг gender bond маань бол мөн 16% хүүтэй 30 тэрбум төгрөгийн gender bond-ыг гаргасан байна. За цаашдаа ч гэсэндээ бид нийт санхүүжилттэй зээл олголтонд доктортой хөгжлийн бодлого нийгмийн чиглэлд бол зээлийн багцаа шилжүүлэх энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон буюу шинээр бий болгож байгаа ногоон зээлүүдийг шинэ бизнесүүдийг дэмжих чиглэлд илүү анхаарлаа хандуулж ажиллая гэж бодож байна. За тэгээд 2026 оны эцэсгэд бид нийт зээлийн багцын 4/1 буюу 25% ногоон зээл за мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор бол шилжүүлнэ гэж бодож байна. За 25 оны эцэсгэд бид нийтдээ 1.1 их найд 120 тэрбум төгрөгийн ногоон зээлийн багцтай нийт Монгол улсын 2.3 их найд төгрөгийн зээлийн багцын 48% бол хаан банк дангаараа эзэлж байна. Энд зориулсан 13 төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан байгаа. За мөн эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих чиглэлд нийтдээ 1.8 их найд төгрөгийн зээл гаргасан. За тэгэхээр зэрэг энэ маань зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээл олгож зогсохгүй. Энэ маань эдгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдгээрийг сургалт хийх, тэр эмэгтэйчүүдийг чадваржуулах хөтөлбөрүүдийг зэрэг явуулдгаараа онцлог байгаа. Ялангуяа Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт банкудтай хамтарч эдгээр энэ эмэгтэй бизнес эрхлэгчийг чадваржуулах юм хөтөлбөрүүдийг хийж байна. Өнгөрсөн онд бол хөдөө орон нутгуудаар нэлээ энэ хөтөлбөрөө хийлээ. Тэгээд дархан аймаг за мөн ховд олон Баян Улгийн эмэгтэйчүүдэд зориулсан энэ форумыг бол эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих чиглэлд энэ форумуудыг хийсэн байна. За ингээд банк бол дижитал банкд шилжсэн байгаа. Нийт банкны нийт бизнесийн үйл ажиллагааны бараг 70 орчим хувь нь бол цахимаар хийгддэг. Тэгэхээр бид нар энэ цахим банкар түүчилэгч байя гэдэг ийм үндсэн зорилгынхаа хүрээнд бол өөрийнхөө үндсэн платформуд банкны аппуудыг сайжруулах, дотооддоо ч гэсэндээ ажилтнуудыг хэрэгжилж байгаа энэ аппликейшнуудыг сайжруулах, за харилцагчдын банктай холбогдож байгаа энэ холбоосыг сайжруулах чиглэлд илүү анхаарлаа хандуулж ажиллаж байна.
За тэрнээс гадна мэдээж энэ дийлэнх нь энэ банкны үйлчилгээ маань цахимжсан, ялангуяа харилцагчийн гүйлгээний 99.6% цахимжсан энэ банкны том сүлжээг сайжруулахын тулд бол бид нар олон улсын жишгт нийцсэн дата центруудыг байгуулах, эдгээрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шинэ техник технологиг яаралтай нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийг хаах гэсэн чиглэлд бол анхаарлаа хандуулдаг. За ялангуяа 2025 онд нийтдээ бол 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсны 84% нь бол энэ цахим банкны үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ийм хөрөнгө оруулалтуудыг хийлээ. За мөн бид нар тогтвортой хөгжил гэсэн хэсэгт бол гол анхаарлаа хандуулдаг. За тогтвортой хөгжлийн хэсэгт бол байгаль орчин, нийгэм засаглал, хариуцлагатай банк байх хэсэгт бол илүү анхаарлаа хандуулад энд тохирсон олон улсын гэрээ контрактуудад нэгдсэн. За эдгээрийнхээ хүрээнд бол бид нар түрүү би дурдсан тийм ээ. Анх удаага 2030 он хүртэлх тогтвортой байдлын стратегийг бол төлөөлөлтөд удирдах зөвлөлөөр батлуулсан. За энэний гол зорилт нь бол бид нар 2030 он гэхэд хүрээний хүрээнд хүлэмжийн хий ялгарлалтыг бол бууруулах буюу net zero гэж ярьдаг те энэ тэглэх энэ үйл ажиллагаа хийхэд гол анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад бид нар өөрийнхөө банкны үйл ажиллагааныхээ хүрээнд бий болгосон хүлэмжийн хий ялгарлалтыг бууруулах, тэрийг нээтлэхийн төлөө хэд хэдэн арга хэмжээ хийж байна. За ингээд өнгөрсөн оны байдлаар бол нийтдээ 30 гаруй салбар тооцооны төвийг бол бүрэн нарны хавтангаар бол цахилгаан эрчим хүчийг бол хангаад туршилтаа хийгээд нэлээд амжилттай явж байна. За энэ хүрээндээ бид нар Төв банкны маань энэ Хаан Тавар офис ч гэсэндээ LED гэдэг олон улсын энэ сертификат авсан байгаа. За Сеулийн Хаан банкаа ч гэсэндээ нарны хавтан болон шилэн фасад дээр нь эрчим хүч цуглуулдаг юм шилэн фасад тавиад үүнийхээ хүрээнд бол тухайн барилгын 22% эрчим хүчийг бол сэргээрт эрчим хүч ажиллах чиглэлд ажиллаж байна. За мөн нийтэлдэг нэг зүйл бол мэдээж мод тарих байгаа. Өнгөрсөн онд бид нар тэрбум мод сантай хамтраад болон за банк өөрөө дангаараа Хаан банк сангаараа дамжуулаад 1.8 сая модыг бол тариллаа. Тэгээ ингээд Төв аймагт нэг 1 сая мод, за Хинтээ аймагт 1 сая мод тарих юм 3 жилийн хөтөлбөр гаргасан байна. За энэ 26 ондоо бол бид нэр үргэлжлүүлэн Өвөр Ангаа олон Баян Хонгор аймагуудад бас энэ мод тарих үйл ажиллагаагаа явуулна гэсэн төлөвлөгөөтэй байж байна. Ер нь 2030 он net zero болохын хувьд бол нэг банк өөрөө 5.6 сая мод тарихад бол мод тарих банкны нэг 90 салбар нэгжээг бол нарны хавтангаар цахилгаан эрчим хүчээ хангаж сэргээгт эрчим хүч ажиллах үед ажилуулсан тохиолдолд бол энэ хүлэмжийн хий ялгарлалтыг хүрээнд бол бууруулах юм боломжтой гэж харж байгаа. За тэгэхээр мэдээж нийгэм засаглалын хүрээнд банк ил тод тайлангуудаа байнга хариуцлагатайгаар тайлгнадаг байгаа. Тогтвортой байдлын тайлан бол 2018 оноос хойш гаргаад энэ 2025 оны тайлангуудыг энэ оны 3 сарын сүүл 4 сараар гаргахаар төлөвлөж байна. За бид нар ногоон зээл, ногоон бонд болон гендер бонд гаргасантай холбогдуулаад 3 сарын 10-ны дотор жилийн эцсийн аудитын тайлан гарна. За тэгээд энэс хойш бол байгууллагын маань жилийн тайлан болон доктортой хөгжлийн тайлангууд маань бол хэвлэгдэж гарна гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За ингээд бид нар 2025 ондоо бол нийтдээ Хаан банк сангаараа дамжуулаад олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд бол ялангуяа 2007 оноос хойш бол бид нар Хаан банк санг байгуулснаас хойш нийтдээ 536 төсөл хөтөлбөрийг 28 тэрбум төгрөгөөр бол санхүүжилт хийсэн байгаа. 25 оны онцлог үйл ажиллагаа гэвэл бид нар ЮНИСЕФ болон боловсролын яамтай хамтраад багийн баг сургууль гэдэг төсөл гаргасан. Нийтдээ 4 сургуулийг бол ашиглалтанд оруулаад улсад хүлээлгэж өгсөн байна. За тэгээд энийхээ хүрээнд бас нөгөө мод тарих үйл ажиллагаа хийсэн. За ЮНИСЕФтэй хамтраад бас хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан таблеттай багш гэдэг хөтөлбөрүүдийг гаргасан. За нийгмийн хариуцлагын хүрээнд бас парабочигийн спорт буюу
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 6 сургуультай хамтраад улсын аварга шалгаруулах тэмцээн зохиосон. За мөн нийт өсвөр насны хүүхдүүдийн дунд улсын аварга шалгаруулах 3-ыг харьцах гэсэн 3 гэсэн сагсан бөмбөгийн тэмцээн зохиосон байна. За манай бас нэг тэргүүлэх чиглэл бол эрүүл мэндийн нийгмийн нийтийн эрүүл мэндийн чиглэлд анхаарлаа хандуулдаг байгаа. Тэгээ энэ чиглэлд бид нар цусны даралт ихсэлтийг бууруулах аян, за хавдрын эсрэг аянуудыг бол 16 дахь жилдээ бол 25 онд хийсэн. За энэ онд ч гэсэндээ эдгээрийг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж явж байна. За ингээ 2025 онд бид нар маш амжилттай санхүүгийн төлөвлөгөөнүүд маань нэлээд сайн давж биелсэн байгаа. Тэгээд энэ маань ч гэсэндээ олон улс болон Монгол улсын засгийн газрын зүгээс урамшуулгаад банкыг нэлээд хэд хэдэн шагналууд хүлээн авсан байгаа. За эндээс онцлох гэвэл банкер сэтгүүлийн шагнал, за Евроманагийн шагналыг бол авсан. За мөн шинээр бол дижитал банк болсонтой холбогдуулаад дижитал банкер гэсэн сэтгүүлээс бол Монгол улсын шилдэг банк гэсэн шагналуудыг авсан байна. За ингээд би дараачийн удаа бол энэ санхүүгийн гүйцэтгэлээ танилцуулъя гэж бодож байна. За ингээд 2025 болон 24 оны санхүүгийн хураангуй тайлант эзлэлийг та бүхэн харж байна. За нийтдээ манай актив хөрөнгө бол 23.9 их 80 төгрөг хүрсэн. За үүнээсээ 14.3 их 80 төгрөгийн зээлийн багцтай. За зээлээ бол энд цэвэршүүлсэн дүнгээр харагдулж байна. Бид нар сангаа бол олон улсын жишгт нийцсэн байдлаар IFRS-ийн дагуу IFRS 9-ийн дагуу бол олон улсын активын ангиллалын санг байгуулж байна. За мөн үүнтэй ижлэхнээр Монгол улсад мөрдөж байгаа Монгол банк болон сангийн яамны хамтарч баталсан тушаалын дагуу сан байгуулж байна. Энэ хоёр сангийн аль өндөр дүнгээр нь тухайн жилийн зардал суулгаж санг байгуулж байна. Өнөөдрийн байдлаар бол 812 тэрбум төгрөгийн зээлийн болзошгүй эрсдлийн сантай хэвийн үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд татан төлрүүлсэн хөрөнгийн хувьд ч гэсэндээ бид нар 2.9 сая харилцагчаасаа нийтдээ 16 их 80 төгрөгийн хөрөнгө татан төлрүүлсэн. За ингээд мөн гадны банк санхүүгийн байгууллагуудаас ч гэсэндээ нэг 5 орчим тэрбум төгрөгийн их усүр татан төлрүүлээд нийтдээ нэг 21.1 их 80 төгрөгийн татан төлрүүлсэн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ингээд бид нар нийт хөрөнгө маань нэг 18% өсөлттэй. За нийт зээлийн багц нэг 20%. За татан төлрүүлсэн хөрөнгө маань бас нэг 18.6% өсөлттэйгээр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. За Монгол банкнаас тавигддаг үндсэн шалгуур үзүүлэлтүүд болон гадны банк санхүүгийн байгууллагуудаас тавигддаг шалгуур үзүүлэлтүүдийг бүгдээрийг нь бол биелүүлсэн байгаа. Мэдээж гаднаас бараг 5 их 80 төгрөгийн их усүр татан төлрүүлж байгаа. Тэгэхээр эдгээртэй холбогдуулаад болон за банк өөрөө дотооддоо хүлээн зөвшөөрөх эрсдлийн мэдээлэлтэй. Хүлээн зөвшөөрөх эрсдлийн мэдээллээрээ үндсэн банкнд учирч болцсошгүй 62 үндсэн эрсдэл, үүнийг дагалдж байгаа нэг 38 дэд эрсдэлгээ 110-аад эрсдлийг хагаад зарим нь бол өдөр тутамдаа, зарим нь бол 7 хоногоор, зарим эрсдлүүдийг бол сараар, улирлаар, жилээр бол хаагаа явж байдаг. За эрсдлийн газрууд маань бол эдгээр хяналтуудаа тавиад хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр зэрэг харьцаа үзүүлэлтүүдийг бол бүгдийг давж биелүүлсэн. Ингээд өнгөрсөн ондоо бол бид нэг нийтдээ 661 тэрбум төгрөгийн татварын дараа ашигтай ажиллана гэж төлөвлөжсэн бол төлөвлөгөөгөө 105%-аар давуулж биелүүлээд 695 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтайгаар ажиллалаа. За ингээд энэ татварын дараах цэвэр ашигтай ажилласны үр дүнд бол би манайх нийт хувьцааныхаа мэдээллийг танилцуулъя. За тэгэхээр зэрэг хувьцаа маань бол 12 сарын 31-ний байдлаар нэгж хувьцааны үн бол 1380 төгрөг төрсөн. За өнөөдрийн байдлаар бол 1457 төгрөг хүрсэн харагдана. За ингээд 1300 жилийн эцсийн байдлаар бол 1380 төгрөгийн хувьцаа маань өөрөө бидний хөрөнгө оруулагчдын нэрэл занснаар PB ratio бол 0.93%-тэй, PE ratio маань 3.8 дахин. За нэг хувьцаанд оногдох ашигын хэмжээ бол 363.4 төгрөгтэй тэнцүү байна.
За ингээд 12 сарын 31-ний байдлаар бол манай банкны нийт зах зээлийн үнэлгээ бол 2.6 их 80 төгрөгтэй. За өнөөдрийн байдлаар бол 2.8 их 80 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байлаа. За ингээд компани тухай хуулийн дагуу бид нэр төлөөлөл удирдах зөвлөлийн хурал 2 сарын 16-ны өдөр хуралдаад нэгж хувьцаанд 214 төгрөг буюу нийтдээ татварын дараах ашигын 60 орчим хувийг буюу 406.2 тэрбум төгрөгийг хуваарлахаар шийдвэрлэсэн байгаа. За өнгөрсөн ондоо бол манай хувьцаа эзэмшигчдийн бүтээцтэй бол онцгийн томоохон өөрчлөлт гараагүй. 49.8% нь бол HS Holding болон HS International гэдэг компани эзэмшиж байна. За 36% нь бол 5 богд Holding буюу иргэн хулан эзэмшиж байгаа. За олон нийт бол 14.23% нь эзэмшиж байна. Нийтдээ 12 сарын 31-ний байдлаар бол бид нар 35 мянган хувьцаа эзэмшигчтэйгээр 2025 оны тайлан жилийг өндөрлөө. За ингээд хувьцаа эзэмшигчдийн хурлаас бол төлөөлөл удирдах зөвлөлийг томилсон байгаа. За өнгөрсөн онд бол төлөөлөл удирдах зөвлөл маань нийтдээ 7 удаа хурал хийсний 2 удаа нь бичилсэн хурлыг Улаанбаатар хотод 2025 оны 5 сар 11 сард хийсэн. 5 удаагийн цахим хурлыг бол хийж нэлээд олон асуудлуудыг хилцсэн байгаа. За үүнээс гадна бол төлөөлөл удирдах зөвлөл маань өөрөө 4 дэд хороотой. Түзийн дэрэгдэх аудитын хороо бол 4 удаа, засаглал цалин урамшууллын хороо 5 удаа, нэр дэвшүүлэх болон хүний нөөцийн хороо 5 удаа. За эрсдлийн хороо бол 7 удаа хуралдаж нэлээд олон асуудлуудыг хилцсэн байгаа. Тэгээд өнгөрсөн 2025 оны тайлант жилийг бид нар маш амжилттайгаар ингээд татварын дараах ашгаа 695 тэрбум төгрөг төрсөн амжилттайгаар 25 оны санхүүгийн тайлан жилийг өндөрлөлөө. За ингээд миний танилцуулга үүгээр өндөрлөж байна. Та бүгдээс ирж байгаа асуултанд хариулъя. За сонирхолтой танилцуулга бас маш дэлгэрэнгүй танилцуулга тавьсан Мөнхтэй захиралтай баярлалаа. За шинжээч нар маань шууд Мөнхтэй захирлаас raise hand хийгээд асуултаа асуух боломжтой. За мөн Q&A хэсгээр мэдээж асуултуудаа оруулаад асуух боломжтой байгаа. За тэгэхээр эхнээсээ асуултууд орж ирсэн байна. За лайв үзэж байгаа үзэгчд маань бас саяны Мөнхтэй захирлын тавьсан танилцуулгатай холбоотой асуултууд байх юм бол бас асуултуудаа оруулаарай. Мэдээж үйл ажиллагаатай холбоотой асуулт байх юм бол эргүүлээд Мөнхтэй захирлаас асууя гэж бодож байна. За тэгээд оролцогчдоос маань бас асуулт асуух хүн байх шиг байна. Тэгэхээр би эрхийн нөгөөд асуулт. За Цэнд Аюуш танд их ярих боломжийг олгохлоо та шууд асуултаа асууж уу? За хам банкны тайлантай холбоотой ирэх их улирлын Монгол банкны өрөө орлогын харьцаа шинжлэгдсэн тэрнтэй холбоотойгоор 2026 оны зээлийн өсөлтийн төсөөл ер нь хэрхэн тусгасан бэ? За тэгээд хэрэглээний зээлээс одоо гарч байгаа боломж орлогыг нөхөхийн тулд ер нь бусад зээлүүд рүүгээ ямар хөө арга хэмжээ авахар ажиллаж байгаа вэ гэж асууя. Миний яриа сонсогдлоо. Сонсогдлоо Цэнд Аюуша баярлалаа. За энэ 1 сарын 16-ны өдөр Монгол банкны дэргэдэх мөнгөний бодлогын хорооноос бол хороо ээлж тусаар хуралдаад нэг хэдэн шинэ өөрчлөлтүүд гаргасан байгаа. Тэгээд энтэй холбогдуулаад бид хэд яг 2026 оны төлөвлөгөөн дээр хэрэглээний зээлийн өсөлт болон бизнесийн зээлийн өсөлтийг жингийн баг зэрэг өөрчилсөн байгаа. Ер нь бол би та бүхэнд сая дунд хугацааны бизнес төлөвлөгөөг танилцуулах үедээ 26 оны эцэс буюу манай дунд хугацааны бизнес төлөвлөгөөний эцэс гэхэд бид нар нийт зээл дотор эзэлж байгаа бизнесийн зээлийнхээ жинг нэмэгдүүлнэ гэж зорио явж байгаа. Тэгэхээр энтэй холбоотой дэд бүтцээ бол бид нар ерөнхийдөө маш сайн бүрдүүлсэн байгаа. За 24 оноос эхлээд бол нийтдээ 42 SME төвүүдийг нээсэн. За энэний хажуугаар бас бүх тооцооны төвийн эрхлэгч нарыг бизнес эрхлэгч болон бизнес эрхлэлтийг дэмжихэд зориулсан одоо бизнес эрхлэлтийг дэмжих болон санхүүгийн зөвлөгөө өгдөг ийм зөвлөгөө өгөх сурагч багшаар бэлдээд 400 гаруй одоо тооцооны төвийн эрхлэгч нараа бэлдээд ажиллаа явж байгаа.
Тэгэхээр эдгээр маань ч гэсэндээ хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчтэй хэрхэн бизнес эрхэлдэг, бизнесийн зээлийг яаж авдгийг, хэрхэн нэмэгдүүлдэг бэ гэдэг энэ дэд бүтцээ нэмэгдүүлсэн байна. Тэр зэрэг гол асуулт бол яг хэрэглээний зээлийн үр орлогын харьцааг 45% буулгасантай холбогдуулаад бидний хувьд бол нэг онцгийн өөрчлөлт бол гарахааргүй харагдаж байна. Өнөөдрийн байдлаар бол нийт зээлийн багцад эзэлж байгаа хэрэглээний зээл бол нэг 5 их 80 төгрөгөө нэг 5.6 их 80 хүртэл буюу нийтдээ нэг 11% өсөлттэй. За бизнесийн зээл дээр бол 20% өсөлт гаргая. Нийт зээлийн багцын өсөлтийг бол нэг 14% өсөлт гаргана гэсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За дэлгэрэнгүүд хариулсан мөнгөтэй захиралтай баярлалаа. За Цэнд Аюуш маань саяны мөнгөтэй захирлын хариулсан хариултаас илүү нэмж тодруулах зүйл байгаа юу? Асуултанд нь бүрэн хариулж чадсан болов уу? Болсон баярлалаа. За баярлалаа. За тэгвэл дараагийн асуултыг асууя гэж бодож байна. За ер нь одоо банкны салбарын хэмжээнд дижитал өрсөлдөөн нэлээд ширүүсэж байгаа үед энэ бусад банкудтай харьцуулахад одоо уламжлалт үйлчлэгээс гадуур ер нь орлогын хөл сүрийг нэмэгдүүлэх ямар шинэ үйлчлэгээнүүд нэвтрүүлж байгаа вэ гэж асуусан байна. Дараагийн асуулт нь. За мэдээж бүхэл Монголын арилжааны банкуд, банкуд санхүүгийн байгууллагууд ер нь бол дэлхийн нийтээрээ дэлхийн банкны системд бол бүгдээрээ бүхэлдээ өөрчлөлтөд дижитал банк руу шилжчихсэн байна. Тэгэхээр зэрэг харилцагч нар маань ч гэсэндээ одоо банкн дээр ирж үйлчилгээ авахгүй гар утсаараа интернетээр дамжуулж энэ үйлчилгээнүүдийг авдаг болсон байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад шин бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Манай яг энэ дунд хугацааны бизнес төлөвлөгөөний үедээ бид хэд юу хийсэн бэ гэхээр зэрэг дата мэдээллийг илүү боловсруулах, энэ дата дээрээс суурилж хэмэл оюун ухааныг ашиглаад шинэ төрлийн зээлийн болон шинээр харилцагчийн хүсэл шаардлага нийцсэн бүтээгдэхүүн бараа үйлчилгээг бий болгох чиглэлд бол ажиллаж байна. Тэгээд өнгөрсөн онд бид хэд 24 ондоо бол дата болон IT-ийн нийтэд нөгөө тасралтгүй үйл ажиллагааны чиглэсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийгээд нийт дата хариуцдаг 6 газрыг шинээр нээсэн байна. Тэгэхээр мэдээж ингэж бэлтжиж энэ байгаа бүх датаг бүтцэлж structured data гэж ярьдаг. Ингэж датануудыг бэлтжиж дараагийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гаргана. Тэгэхээр эдгээрийгээ бол бид нар дэд үтцээ нэлээд их цаг заваа гаргаж бэлтлээ. Тэгээд 25 онд ч гэсэндээ бид нар шин зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргасан байгаа. Тэгэхээр манай өөрийн үндсэн үйл ажиллагааны нийт орлогын бараг 84% нь бол хүүгийн орлого эзэлдэг. За үлдсэн хувь нь бол хүүгийн бус орлого эзэлдэг байгаа. Хүүгийн бус орлого буюу энэ чинь гадаад худалдаа ханшийн тэгштгэлийн арилжаа тэгээд шимтгэл хураамжийн орлого байгаа. Тэгээд бид нар бас энэ шимтгэл хураамжийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр нэлээд санаачлагтай ажиллаж байна. Хаан банк өөрөө харилцагчтай үйлчилгээ нэвтрүүлдэг 2 аппликейшнтэй. Нэг нь бол бидний хэлж заншснаар смарт аппликейшн байгаа. Гар утсан дээр шууд бүх төрлийн одоо зээлийн авдаг, депозито татдаг, гүйлгээ үйлчилгээгээ хийдэг. Нөөх нь бол DigiPay буюу залуучуудад зориулсан зардал багатай юм аппликейшн байгаа. DigiPay болон энэ нөгөө ап хоёрын маань ялгаа бол нэг нь данс суурьтай, нэг нь карт суурьтай байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэндээ бид нэр энэ данс суурьтай аппликейшн дээрээ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ нэвтрүүлэх, нөгөөх нь карт суурьтай. Ер нь дэлхийн нийтийн жишг хандлага бол цаашдаа карт суурьтай эдгээр аппликейшнүүдийг бол нэлээ илүү хурдтайгаар хөгжүүлэх боломжтой болж байгаа шиг байна. Тэгэхээр энэ дээр суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байж байна. Тэгээд бид хэд бас нөгөө Alipay-тэй холбогдсон фейс 2 фейс үйл ажиллагаа явуулдгийн 1-р фейс нь бол хэрэгжсэн. За 26 ондоо бол 2-р фейсийг хэрэгжих буюу Монголын картуудыг ялангуяа одоо UP картуудыг хүлээн зөвшөөрөж байгаа. Эдгээр картуудыг хятад улсын одоо нутаг дэвсгэр дээр хэвийн үйл ажиллагаа явуулах чиглэлд анхаарлаа хандуулахад илүү ажиллаж байна. Тэгэхээр ер нь бол бид нэр сеттlemентийг түргэн шуурхай болгох, энэ төлбөр тооцоог түргэсгэх, тэгээд янз янзын шинэ үйлчилгээнүүдийг гаргаж байна. Тэгээд энийгээ бид хэд бас шинээр
шинэ залуучуудын хүсэл шаардлага нийцээ ямар үйлчлэгээ байдгийн бэ гэдгийг гаргах гээд өнгөрсөн оны 3 дугаар улиралдаа би тэгэд хакатоныг зохиосон байгаа. За тэгэхээр хакатонд бол нийтдээ бараг 18 багийн Монгол улсад энэ цахимын үйлчилгээ болон цахим системд холбогддог эдгээр дээр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох боломжтой бүх бараг нийтдээ 18 багт чинь нэг 120 орчим девелоперууд бол оролцсон. Тэгээд энэ дээрээс бас бид нар яг залуучууд зориулсан бүрийн дотор 10 жилийн хүүхдүүд ч байсан. Одоо яг IT-ийн мэрэгчлэрээ сурж байгаа ажилтнууд, энэгээрээ ажиллаж байгаа төлбөр тооцооны системд холбогдсон гадаадаас бас энэ төр ирж энэ хүүхдүүд нэлээ их оролцсон байгаа. Тэгээд энэ дээрээс шин бүтээгдэхүүнүүдийн санаа нэлээ авсан. Тэгээд тэдгээртэйгээ хамтарч ажиллаад энэ 26 онд бас нэлээ шинэлэг бүтээгдэхүүнүүдийг бий болгохоор зориод ажиллаж байна. За баярлалаа. За сая мөнгөтэй захир хариултандаа бас дурдлаа. Ерөнхийдөө нөгөө хүүгийн бос орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэдэг чинь. Тэгэхээр яг 25 оны яг санхүүгийн үзүүлэлтээр харангуй хүүгийн бос орлого 34%-аар ерөнхийдөө өнгөрсөн жилээс нэлээд өндөр хувиар өссөн байна. Тэгэхээр тус одоо өсөлтөнд яг гол тэг хүүгийн бос орлогыг өсөлтөнд юу нөлөөлсөн бэ? Ер нь цаашаа нэмэгдүүлэх тал дээр яг юу хийж байгаагаа тайлбарлаа. Тэгэхээр ер нь энэ одоо энэ өсөлттэй орлогын түвшинг тогтвортой хадгалах боломжтой гэж бодож байна уу? Та энэ талаар тайлбар. За ер нь бол дижитал банкт нэвтрүүлэхтэй холбогдуулаад би тэднийг банк доторх гүйлгээнүүдэд бол шимтгэлийг нь бууруулан явж байгаа. За 2024 онд бол шимтгэлээ 2 дахин бууруулад гүйлгээний хураамж 100 төгрөг байдаг байсныг 50 төгрөг болгосон байна. Тэгэхээр зэрэг цаашдаа ч гэсэндээ бид нар бас зээлдэгчтэй ачааллаа өрүүлэхгүй байх. Тэгээд мэдээж нөө цахим банкыг нэвтрүүлэхтэй холбогдуулаад IT-ийн зардал бол жилээс жилд бол нэмэгдэж байна. Ялангуяа гүйлгээний хурдыг нэмэгдүүлэх, тэрний тасралтгүй үйл ажиллагааг нэмэгдүүлэхтэй холбогдуулаад нэлээд их томоохон үнэтэй софтверуудыг худалдаж авах, тэгээ хамгаалтын шугамуудыг давхраар нь сайжруулах, compliance асуудлууд байна, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхгүй байхтай холбоотой хуулийн шаардлагыг биелүүлэх гэдэг ингээ нэлээд томоохон дор хажил нэг софтвер нь бол 5-аас 10 сая доллар шаарддаг энэ томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэндээ бид хэд энэ хүүгийн бус орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бол нэлээд челленж юм байгаа. Энэ сорилт бол бүхэл хүмүүсийн хувьд ижлэхэн тавигдчихж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр бид нар гүйлгээний хураамжийг нэмэгдүүлэхээс илүүгээр шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгоод бусад хүмүүсийн зардлыг хэмнэж энэ хүүгийн бус орлогоо нэмэгдүүлэх гэдэг дээр бол илүү санаачлагтай ажиллагаар төлөвлөж байна. Ялангуяа энэ нөгөө бидний хэлж занснаар utility биелүүд байгаа тийм сөөхийн төлбөр төлдөг, утасны төлбөр төлдөг, цахилгааныхаа төлбөрийг төлдөг, одоо орон сууцныхаа мөнгийг төлдөг. Эдгээр бүх үйлчилгээнүүдийг нэгдсэн байдлаар хангах болон такси үйлчилгээн дээр contactless wireless картаар үйлчилгээ үзүүлэх гэсэн чиглэлд илүү хөрөнгө оруулалтын санаачлагуудыг бол хандуулж хийж байгаа гэсэн үг. За баярлалаа. За дараагийн асуулт нь бас сонирхолтой асуулт байна. За 2025 онд generative AI буюу тэг хэмэл оюухан суурилсан чатботыг нэвтрүүлж ажилтны оролцоог бууруулсан гэж Earnings Call дээр орж ирсэн гэж байна. За тэгэхээр энэ технологийн шийдэл нь ер нь яг тэг бодитоор үйл ажиллагааны зардал болон ашигт ажиллагаанд ер нь хэрхэн нөлөөсөн бэ? За тэгээд энэ цаашдаа хэмэл оюуханы технологиг зээлийн шийдвэр гаргалтч юм уу? Ер нь үйл ажиллагаанд ашиглах одоо төлөвлөгөө бий юу, яаж ашиглаж байгаа гэж асуусан байна. Тэгэхээр зэрэг ер нь бол бид нөгөө чатботын үйлчилгээг нэвтрүүлээ явж байгаа. Тэгэхээр манай харилцагчд одоо тоо баримт дурдах юм бол 2023 онд манай яг 19-17 дээр жилд нэг 15 сая дуудлага ирдэг байсан. Өнөөдөр буюу 2025 онд бол яг манай утсаар авж байгаа дуудлагын хэмжээ бол 3.3 сая ширхэг болсон. Тэгэхээр үлдсэн эсхийг бол бүгд ингээд чатботороо хариулчихж байна гэсэн. Нийт энэ авж байгаа дуудлагуудынхаа бараг 88% нь бол чатботороо хариулж байна. Энэ маань бол generative AI based энэ чатбот байгаа. Тэгэхээр бид нар энийг бол сургаад энэ өөрийнхөө чатботын бол сургалтыг хийгээд нэлээ
бараг жил гарan явж байгаа. Тэгээд энэ тестээ хийж дуусаад ингээ 24 оны дундаас эхлээд 25 оны туршдаа бол энийг тавьсан байгаа. Ер нь онлайн зээл олголт гэдэг чинь өөрөө бол хэмэл оюун ухааныг ашиглаж байна л гэсэн үг. Ар дээр нь бол мэдээж манай ажилтнууд суугаад зээл олгоё гэдэг юм бол хийхгүй шүү дээ. Тэр харилцагчдын маань өөрийнхөө бүгэлсэн мэдээллийг Монгол Улсын засгийн газрын хурдан систем болон хаан банкны өөрийн сүүлийн 5 жилийн өөрийнх нь харилцах данс болон өөрийнх нь зээлийн түүхийг зээлийн мэдээллийн сангаас татж аваад тухайн хүнд тохиромжтой зээлийн хэмжээ болон зээлийн тохиромжтой бүтээгдэхүүнийг бол гаргаж ирдэг. Энэ дээр бол хэмэл оюун ухаан буюу одоо машин сургалтыг бол ашиглаж онлайн зээлийг олгож байгаа. Тэгэхээр энтэй холбогдуулаад бол харилцагч нарын өөрийн маань behavioral scoring буюу зам байдлын тийм скоруудыг тогтооцсон ер нь бол байж байгаа. Бид нар ингээд дээрэс нь бичил буюу проспекталсан зээлүүд, бичил бизнес эрхлэлтэнд бол бенчмаркинг гэдэг бол загварыг ашиглаж байгаа. За тэгээд эдгээр дээрээ тулгуурлаад бас онлайнаар бол энэ хэмэл оюун ухаан ашигласан энэ зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. За тэгэхээр энэний ар дээр бас нэг томоохон хийгддэг ажлууд бол loan origination system буюу эдгээр олгосон зээлүүдийн үйл ажиллагаа процессыг сайжруулалт, тэдгээрийн бүртгэл, эдгээрийн барьцаа хөрөнгө, тэдгээртэй холбогдуулсан зээлийн тайлан мэдээ бэлтгэх, зээлийн эргэн төлөлтийн хяналтыг сайжруулах гэдэг дагалдах одоо энэ ажлууд бол зөндөө хийгддэг. Эдгээр ажлуудаа ч гэсэндээ бид нар нэлээ их хийгээд явж байна. Тэгэхээр зэрэг яг харилцагчдын хувьд бол өөрийнхөө гар утснаас зээл ингээл аваад болцдог гэж бодож ээж болох боловч бид нар бол банк санхүүгийн байгууллагууд бол энэнийх нь арийнх нь бүртгэлтэй тэдгээрийнх нь холболтуулт гэдэг ажлууд нь бол урд харагдаж байгаагаас артлынх нь ажил нь бол нэг баг 3-аас 5 дахин илүү их ажил хийдэг. Тэгээд энэ ажлууд нь бас нэлээд наривчилсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн софтверүүдээр дамжуулагдаж хийгддэг байгаа. Тэгжээж харилцагчдын одоо энэ ялангуяа сүүлийн үед хэрэглээний зээл дээр гарч байгаа зээлийн давхартал олон зээлтэй байх, эдгээр зээлийг төлж барагдуулж чадахгүй юу гэдэг асуудал бол яг Монгол улсын нийт хэрэглээний зээл олгож байгаа, иргэдэд зээл олгож байгаа бүх зээл олгогч нарт бол ижлэх нь тавигдж байна. Тэгээд энэ чиглэлд ч гэсэндээ би тэгэд бас энэ зээлийн давхартлыг бууруулах чиглэлд ажиллаж байна. Ялангуяа энэ өр орлогын харьцаа 45% болж буурсан тохиолдолд бол энийг илүү сайжруулах, тухайлсан харилцагчтай хамгийн таатай боломжтой зээлийг санал болгох гэдэг хэсэгт бол энэ AI-ыг нэлээд төлхөө ашиглаж байгаа гэсэн үг. Баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор энэ чанаргүй зээлтэй холбоотой асуулт байна. За тэгэхээр энийг асуухаас өмнө яг би энэ асуултыг нэлээд дэлгэрүүлээд асууж гэж бодож байна. Тэгэхээр яг 11 сард хаан банк манаас 2026 оны эдийн засгийн төлөвгээд эдийн засгийн төлөвийн талаар 2026 оны эдийн засгийн талаар дэлгэрэнгүй тайлан гаргасан байгаа. За тэрэн дээр олонгууд бас ерөнхийдөө нэг 2026 оны гол эрсдлийг олонгууд яг энэ инфляц өндөр хадгалагдах учирч ерөнхийдөө өндөр хэвээр хадгалагдах одоо эрсдэл гэж дурдсан байгаа. Тэгээ 2026 оны 1 сарын байдлаар болонгууд ер нь улсын хэмжээнд инфляцийн түвшин 7.4. За тэгээ өнгөрсөн жил яг манай дотоодын нийт бүтээгдэхүүн 6.8 өндөр харагдаж байгаа боловч яг одоо яг хаан банкны бас яг хүүгийн орлогыг харах юм бол бас буурс үзүүлэлттэй тэгээ хэрэглээний зээлийг ингэж хязгаарлаж байгаа тохиолдолд одоо тий түрүүнд бас дурдлаа бизнесийн зээлийг илүү одоо төлхөө бас нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэж байна. Тэгэхээр энэ 2026 онд банкны салбарын түвшинд болно яг хаан банкны хувьд за энэ чанаргүй зээлийг ер нь бага түвшинд хадгалах боломж ер нь хэр их байгаа вэ? За тэгээд яг энэ хэдий эдийн засгийн өсөлт айгүй өндөр түвшинд байгаа ч гэсэн яг энэ та бүхэн бас иргэдийн банкны бүтээгдэхүүн иргэдтэй илүү бас ойрхон ажилтдаг банкны хувьд яг иргэдээр ирж байгаа яг бодит худалдаа авах чадвартай ер нь хэрхэн нөлөөлж байна гэж харж байна вэ? Ер нь цаашдаа бас яг энэ жилийн төлөв тал дээр одоо байгаа датанаас хариулвал. За тэгэхээр зэрэг банкны хувьд бол бид нар нийт хэрэглээний зээл нэлээд олгодог. Ер нь манай банкны үндсэн зээлдэгч нарын бараг 70 орчим хувь нь бол ритейл буюу иргэд жижиг дунд бизнес эрхлэгч нар байгаа.
Тэгэхээр эдгээрийн маань орлого энэ 2026 онд хэрхэн өсөх юм бэ гэдэг нь мэдээж зайлшгүй Монгол улсын одоо эдийн засгийн орчин нөхцөлтэй бол ижилхэн байж таарна. Тэгээ ялангуяа энэ 2026 онд энэ цалин нэмэгдэлт хэр байгаа тийм цалин тэтгэвэр манай олгож байдаг бас нэг томоохон хэсэг бол бас нэг тэтгэврийн зээл, малчны зээл, газар тариалан эрхлэгчдийг дэмжих зээл, эдгээр зээлүүд байгаад байгаа. Тэгэхээр эдгээр орлого бол хэрхэн тэдгээрийн орлого нэмэгдэж байгаа вэ гэдэгтээ бол энэ манай зээлийн бодлогод бас уялдаж явж байгаа. За тэгэхээр ер нь бол бид нэр түрүү би нөгөө 25 оны эдийн засгийн ерөнхий байдлаа танилцуулахад бол хүмүүс ингэ яриад байгаа шүү дээ. 25 он маш хэцүү боллоо гэдэг. Гэхдээ ер нь бол 25 оны том статистик датануудыг харахаар бол Монгол улсын хэмжээнд бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ч өндөр байлаа. Инфляц бас ч гэж нэг оронтой тоо хэдийгээр одоо бусад улсуудтай харьцуулахад өндөр байгаа боловч нэг оронтой тоондоо байж лээ. Тэгээд гадаад валютын албан нөөц ч гэсэн нэмэгдсэн. Монгол улсын зээл зэрэглэлийг бас олон улсын рейтинг тогтоодог байгууллагууд бол одоо сайжруулж дүгнсэн. За outlook маань ч гэсэн эерэг байгаа. Тэгэхээр бид хэд бол одоо юу хийх вэ гэхээр зэрэг одоо байгаа орчин нөхцөлдөө тохироод өөрийнхөө бизнес болон өөрийнхөө үйл ажиллагаанд бага зэргийн өөрчлөлтүүд хийгээд орчиндөө зохицуулж хэвийн бизнесийн өсөлтийг гаргах боломжтой л гэж үзэж байгаа. Энэ чиглэлд ч гэсэндээ бид нар харилцагчдаа мэдээлэл өгөх өөрийнхөө ажилтнуудыг одоо оны эхэнд бид нэр цуглуулад тэр ажилтнуудаа бүгд ингээ бүх захирлуудаа бүх тооцооны дэв эрхлэгч нартаа сургалт хийж байгаа. Тэгээ яг энэ 2026 онд бизнесээ хэрхэн авч явахын өөрийнхөө одоо бизнес болон бусад үйл ажиллагаа хэрхэн төлөвлөх юм бэ гэдэг дээр бол 2026 оныг бас боломжийн өөдрөг төсөөлөөрэй гэж ер нь бол бид нэр зөвлөмж өгж байгаа. Нөхцөл бололцоо бол байна. Ялангуяа хөдөө орон нутгийн нөхцөл бололцоо бол нэлээд байна тий. Одоо дэлхийн том геополитикийн байдлыг харах юм бол энэ нөгөө худалдааны дайн тэгээд гадаад улсуудын хийж байгаа улс төрийн эдгээр зүйлүүд нь бол яалтчгүй манай улсын эдийн засгийн үндсэн гол хөдөө аж ахуйн чиглэлд бол эерэг нөлөө үзүүлэх гэж байна. Бүхэл хүмүүс хоол хүнс сэргэлжил таараа энэ хоол хүнсийг өөртөө тохиромжтой одоо хэмжээнд нэмэгдүүлэх боломжт тохиолдлоор одоо Монгол улсад байгаа бүх боломжийг ашиглаад экспортлох чиглэлд өөрийнхөө бизнесийг өсгөх юм бол энэ маань ашигтай байж байна гэж ерөнхийдөө харж байна. Цаашдаа ч гэсэндээ болон алт олон зэсийн үн нэмэгдэх төлөвтэй. Ялангуяа энэ дэлхийн захимжилттай холбогдуулаад зэс бол зайлшгүй энэ бүх захим компьютер тоног төхөөрөмж дата центрүүдэд бол зайлшгүй орж байгаа. Тэгээ энэ чиглэлд бас гадаад валютын нөөцүүдийг ч гэсэндээ хүмүүс алтаар хангадаг болсон. Энэ тохиолдолд бол нэлээд өсөлт бол харагдаж байна. Бид нар ч гэсэндээ бизнесийн зээлүүдтэй энэ чиглэлийн зээлүүдийг төлхөө олголтон дээр анхаарлаа хандуулж олгох юм бол Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөө үзүүлнэ. За хоёрдугаарт нь бол манай банкны өөрийн бизнесийн чанар байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна. За хэрэглээний зээлтэй холбогдуулаад бид хэд бол хэрэглээний зээлийг хэдий онлайнаар олгож байгаа ч гэсэндээ за нөгөө эрт дэлгэрүүлгийн системүүдийг нэвтрүүлсэн байна. За эрт дэлгэрүүлгийн систем маань бол яаж ажилладаг вэ гэвэл автоматар зээл олгохоос өмнөх өдөр бүх харилцагч нар руу маань мессеж очиж байна. Тэгвэл энэ дээр нөгөө химэл оюун ухаанч ажиллаад за нэг энэ хүмүүс цагтаа төлдөг мессеж очихгүй. Энэ хүмүүс мессеж очих хэрэгтэй гэх тээ. Энэ мессежүүд нь ингээ урьдчилаад өччихдөг байгаа. За зээл төлөх хуваарьт өдөр болсноос хойш 3 хоногийн дараа дахиад мессеж та хуваарь төлбөрөө цагтаа хийгээгүй байна гэх мессеж чинь 5 хоногоос эхлээд манай зээлийн одоо энэ хяналт шалгалтын дээр суудаг бараг 300 орчим ажилтан байна. Бид нар маань бол харилцагч нар руугаа уцтаад эргэн төлөлтийг хийлгчдэг байгаа. Тэгэхээр харьцангуй бол манай зээлийн чанар байдал хэвийн байна. За 12 сарын 31-ний байдлаар бол нэг 4.3%-тай хугацаа итгэлэлттэй байж байна. Тэгээд бид нар бол эндээ тохирсон сантай. За сангийн маань хүрэлцээ хангамж бол 125%-аар бол биелэхүүц 125%-аар бол хамгаалагдсан ийм үзүүлэлттэй явж байна. За энэ 125% яагаад ийм өндөр гараад байгаа вэ гэхээр зэрэг түрүү би дурдсан тийм олон улсын актив ангиллын журам IFRS 9-ийн дагуу болон Монгол банкны
сан байгуулдаг. Тэгэхээр Монгол банкар ангиллэгдсэн зээлд харьцуулахаар 125% сангийн хүрэлцээ хангамжтай гэж гараад байгаа. Тэгэхээр сангийнхаа хэмжээг бол олон улсын IFRS-ийн дагуу байгуулсан. Энэ ялангуяа энэ 25 оны бол олон улсын сангийн хэмжээ бол нэлээд Монгол банкныхаас өндөр байгаа. Тэгэхээр зэрэг ингэж давж биелсэн энэ дүр зурагтай харагдчихээн. Тэгэхээр энэ маань цаанаа бол бас нэг ямар тохио өгч байгаа вэ гэхээр эдгээр зээлийн чанар байдал муудаж болзошгүй учраас тухайлсан on time гэдэг те тухайн хугацаа хэтрэлд гарсан тэр үед нь яаралтай арга хэмжээ авч харилцагчтай холбогдох ёстой шүү гэдэг мессежийг бас нөгөө талаасаа биднэрт өгж байгаамаа. Тэгээд энэ чиглэлд нь бас бид нэлээ санаачлахтай ажиллаж байна. Тэгээ бүх нийтдээ бол бид нэр 780 мянган зээлийн данстай 520 мянга гаруй зээлдэгчтэй байгаа учраас эдгээрийг бид нар бас яг хэмэл оюун ухааныг ашиглаад зээлдэгчдийн судалгаануудыг бол гаргацсан аль сегментийн зээлдэгчид хэрхэн ажиллах вэ гэдэг тусдаа төлөвлөгөөнүүдтэй энэ төлөвлөгөөнийхээ дагуу ажилладаг байгууллага байгаа. За баярлалаа мөхтэй зөвшөлтөө. За дараагийн асуулт нь болохоор 2025 онд болонгууд санхүүгийн гүйцэтгэлийг 105% ерөнхийдөө давуулж биелүүлсэн гэж яг сая танилцуулгын үеэр хэлсэн. Тэгэхээр 2026-ны хувьд ер нь зорилт ямар байгаа вэ? Үйл ажиллагаа санхүүгийн одоо төлөвлөгөөний хувьд одоо англиар болонгууд earnings target гэж хэлдэг. Тэгэхээр энэ жилийн хувьд ерөнхийдөө 2026-ны хувьд энэ earnings target-ийн хувьд ямар байгаа вэ? Бас хэвийн өсөлт үзүүлнэ гэж бас сая хариултыг хоёр дурдлаа. За тэгэхээр зэрэг бид нар 2026 оны бизнес төлөвлөгөө маань бол энэ дунд хугацааны бизнес төлөвлөгөөний сүүлийн жил байгаа. Тэгээ бид нар 26 ондоо бол бас лагу бизнесийн зээлээр нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарлаа хандуулж ажиллана гэсэн юм чиглэлтэй байгаа. Тэгэхээр зэрэг волюмынхаа хэмжээг ер нь нэлээд нэмэгдүүлээ. 2026 оны эцэс гэхэд бол нийт зээлийн багцыг нэг 16.3 их 80 төгрөгт хүргэн нийт татан төлрүүлсэн хөрөнгийг нэг 26.4 их 80 төгрөгт хүргэн нийт актив хөрөнгө 26.4 их 80 төгрөгт хүргэнгээ татан төлрүүлсэн хөрөнгөө бас нэмэгдүүлээд иргэдээс дотоодоос одоо core deposit гэж ярьдаг те энэ core deposit-ийн хэмжээг бас нэг 19 их 80 төгрөгт хүргэнэ. Гадны банк санхүүгийн байгууллагуудаас нийтдээ 577 сая доллартай тэнцвэн хэмжээний их усүр татан төлрүүлэлт гэсэн юм төлөвлөгөөтэй байж байна. Тэгээд энийхээ үр дүнд нь бол нийт манай татврын дараах ашгийг нэг 708 тэрбум төгрөгт хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. За одоо яг салбар нэгжүүдээ бүх бизнесийн төлөвлөгөөгөө хуваарлаад өгсөн. Салбар нэгжүүдийнхээ KPI-д тавиад ингээд ажиллаж байна. Ялангуяа бид хэд бол ер нь манай улс ч өөрөө бизнесийн сезон нь бол яг ингээд цагаан сараас эхлээд 6 сарын 30 хүртэл бол гол бизнесийн зээлийн өсөлтөө авдаг байгаа учраас энэ чиглэлд анхаарлаа хандуулаад хэрэгтэй байгаа бизнесийн энэ жил дэмжих гэж байгаа бизнесийн зээлүүдийнхээ зарим үзүүлэлтүүдийг сайжруулад эдгээр дээр авч болцсошгүй харилцагч нартайгаа холбогдоод ингээ бэлтгэл ажил нэлээд амжилттай хийгдэж явж байна. Тэгээд 6 сарын 30 хүртэл гэхэд бол бизнесийн зээлийн аянгуудаа хийгээд нэлээд сайн багцаа нэмэгдүүлэхт ашигтай ажиллагаагаа хангах юм боломжтой болоод явж байна. За баярлалаа. За дараагийн асуултууд нь болохоор яг хоорондоо холбоотой юм шиг байна. За ерөнхийдөө болонгууд банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт одоо стил өөрчлөлтөө үгүй ерөнхийдөө 20% байх ёстой зохицуулалттай хэвээр байгаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ засаглалын шинжилэлтэй бэлэн байгаа юу гэж асуусан байна. Тэгэхээр за бүтцийн өөрчлөлт банкны стратегийн шийдвэр гаргалтанд ерөнхийдөө хэрхэн нөлөөлөх вэ? За тэгээд дунд хугацааны бизнесийн төлөвлөгөөнд нь дунд болон урт хугацааны бизнесийн төлөвлөгөөнд нь олон улсын өрнгийн бийжээр гарах төлөвлөгөө багтсан байгаа юу? Тэр талаар ерөнхийдөө судалгаа хийж байгаа юу гэсэн асуулт асуусан байна. За 2026 онд бол бас нэг онцлог үйл явдал бүх арилжааны банкуд болж байна. За банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт буюу 21 оны 1 сард хийсэн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу арилжааны банкуудын нөгөө хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20%-аас доош бууруулах гэдэг юм. Нэг хувьцаа эзэмшигчийн одоо төвлөрлийг 20%-аас доош болгох гэдэг энэ төлөвлөгөө хуулийн заалт маань бол хэвээр
хадгалагдж байна. За тэгээд энтэй холбогдуулаад бид нар ажлын хэсэг байгуулагдаад энэ өнгөрсөн жил өөрийнхөө 25 оны 4 сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа ажлын төлөвлөгөөгөө батлуулсан байгаа. Тэгээд ажлын төлөвлөгөө дээрээ бас ингээд 5 төрлийн опшнтойгоор за 5 төрлийн хувилбараас бол гол нөгөө өөрийнхөө хувь эзэмшлийг бууруулах гэж байгаа 2 том хувьцаа эзэмшигчд маань өөрснөө сонгож яваад хувилбар 1 буюу тэд өөрийнхөө илүү гарсан хувьцаа эзэмшлийг өөрсдөө буруулна гэдэг ийм үүрэг амлалт авсан байгаа. Тэгээд тэрний дагуу банк хэвийн үйл ажиллагаа явуулж байна. За тэгэхээр мэдээж банкны менежмент болон төлөөлөл удирдах зөвлөлийн хурлаараа ч гэсэн эдгээр хоёр хувьцаа эзэмшигчтэй дэмжлэг үзүүлэх зорилгоор гадаад руу явж байгаа бүх энэ шинэ хөрөнгө оруулагчдыг татах одоо энэ хөтөлбөрүүдэд оролцож байна. Тэднэрт тохиромжтой байгаа шинэ хөрөнгө оруулагч нарыг олж өгч холбож зуучлах энэ үйл ажиллагаануудыг бол хийгээд явж байна. Тэгээд манай хоёр хувьцаа эзэмшигч бол өөрснөө хэвийн хэмжээнд хүртэл буулгана гэдэг амлалт авсан байна. За баярлалаа. За ерөнхийдөө асуулт хариултын хэсэг маань бараг одоо 30 гаруй минут үргэлжлээд явж байна. Тэгэхээр сүүлийн нэгээс 2 асуулт аваад тэгээд earnings call өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр дараагийн асуулт нь болохоор яг ногдол ашигтай холбоотой асуулт байна. Тэгэхээр за нийт цэвэр ашигынхаа 59% буюу 494 за 2025 оны цэвэр ашигаас хуваарлахаар тогтоосон. За тэгэхээр 2026 онд ер нь зээлийн өсөлт болоо одоо тэгээд цэвэр ашигын өсөлтөөс хамааран дээрх жилүүд ногдол ашигын түвшин ийм өндөр түвшинд хадгалах уу. За тэгээд ер нь төрөнд дурдсан Монгол банкны одоо энэ зохистой харьцааны шалгууруудыг ерөнхийдөө хангаж ажиллаж байгаа. Тэгэхээр ашигт ажиллагаа нэмсэн ч гэсэн ерөнхийдөө одоо ногдол ашигаа энэ хэмжээнд хадгалах уу гэж асуусан байна. За банк бол 2026 оныхоо бизнес төлөвлөгөөг хийхдээ ч гэсэндээ энэ яг ногдол ашигын бодлогоо хэвээр үргэлжлүүлж байна. За бид нар ногдол ашигын бодлоготой энийг хувьцаа эзэмшигчтэй танилцуулсан. Манай өөрийн вебсайт дээр ч гэсэндээ бодлого маань нээлттэй байж байгаа. Ер нь бол банк өөрийн ашигт ажиллагааг төлөвлөсөн хэмжээнд хүрэх юм бол 40-с дээш хувийн ногдол ашиг тарана гэсэн юм бодлоготой байгаа. Жилд 1-с дээш удаа 40-с дээш хувийн ногдол ашигыг тарана гэсэн энэ бодлогынхаа хүрээнд бол ажиллана гэж бодож байна. За ер нь бол 2024-25 оны ногдол ашиг бол нэлээд өндөр. Өнгөрсөн жил бол нэг 24 оны ногдол ашигыг нэг 58.5%-аар за энэ 25 оны ногдол ашигыг бол нэг 59%-аар ингээд тарахаар төлөвлөсөн байгаа. Энэ маань ч гэсэндээ нөгөө нэг түрүү дурдсан 26 оны 12 сарын 31-ний өдөр шинээр ирэх хувьцаа эзэмшигчтэй буюу шинээр орж ирэх гэж байгаа шинэ хөрөнгө оруулагч нартаа зориулсан ийм рэшио юм. Яа тэгвэл шинээр орж ирэх гэж байгаа хувьцаа эзэмшигчд бол шууд нөгөө return on equity хардаг штэ тий. Шинээр би дараа ямар return авах юм бэ? Ямар өгөөчтэй байгууллагад шинээр хөрөнгө оруулалтаа хийж байгаа юм бэ гэдэг энэ үзүүлэлтүүдийг хардаг байна. Тэгэхээр зэрэг энэ үзүүлэлтүүдээ ч гэсэндээ 25-аас дээш хувьтай өндөр байлгах зорилгоор бид нар энэ ногдол ашигыг бол нэлээ их дүнгээр тараж байгаа. Яа гэвэл манай өөрийн хөрөнгийн хэсгийг харах юм бол нөгөө хуваарлагдаагүй ногдол ашигын хэмжээ бол маш өндөр дүнтэй байгаад байгаа. Тэгээ тэр маань өөрөө 12 сарын 31-ний байдлаар өөрийн хөрөнгө маань нийтдээ 2.8 их 80 төгрөг төрсөн. Тэгэхээр энэ мөнгө маань өөрөө одоо нэлээ өндөр дүнтэй бараг л over capitalized гэж ярьдаг штэ тий. Ер нь бол ийм хөрөнгөчсөн байгаа. Гэхдээ бид нар бол Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг бол заавал биелүүлнэ. Тэрнээс биш банкнд өөрт маань бол цаашдын ойрын 2 жилийн энэ өсөлтийн төлөвлөгөөг хангах хуц хэмжээний өөрийн хөрөнгө бол бэлэн байгаа. Тийм болохоор зэрэг бид нэр хит нөгөө ногдол ашигаа баг дүнгээр хуваарлаад ахаар зэрэг энэ харьцаа үзүүлэлт маань доошоо буугаад тэгэхээр эдгээрийгээ бүх дээрингээл одоо хангаж ажиллах гэж байна. Нөгөө талаас бас ингээд бид нар өөрийн нэрийн өмнөөс бусдаас хөрөнгө татан төвлөрүүлдэг байгууллага тийм хараат бусаар ажиллах хэрэгтэй. Зөвхөн хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хангахгүй хадгаламж эзэмшигч харилцагчдынхаа эрх ашгийг хангах үүрэгтэй. Тэгэхээр тэдгээрийг хамгаалдаг хэсэг маань бол өөрийн хөрөнгийн хүрэлцээ буюу 1-р зэргийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлтийнхээ жинг яг зохистой хэмжээнд нь бариад ногдол ашигаа бол ерөнхийдөө ногдол ашгийг хэдэн хувиар тараавал банкны цаашдын ойрын 3-аас 5 жилийн үйл ажиллагаа хэвийн дэмжих боломжтой вэ гэдэг тооцоол хийж ногдол ашигын эдгээр
тарах хувиудыг тооцоолж гаргадаг гэсэн үг. За баярлалаа. За сүүлийн асуултыг асуугаад тэгэхэд Earnings Call өндөрлөе гэж бодож байна. За засгийн газрын түвшинд болонгууд ер нь сүүлийн үед одоо гадны банк санхүүгийн байгууллагыг ерөнхийдөө оруулж ирнэ гэсэн мэдээлэл яваад байгаа. За тэгэхээр энэ одоо яг та ТХ-ийн зүгээс ерөнхийдөө яг хам банкны өнцгөөс биш ерөнхийдөө хариулвал ер нь ямар одоо банкны секторт нөлөө үзүүлэх вэ? За тэгээ дотоодын банкнууд бас ер нь ямар нөлөө үзүүлэх вэ? Тэр талаар та хариулвал. За ер нь их хурлаас батлагдсан одоо хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гэдэг эхлээд бол гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гэж яригдж явж байгаад хөрөнгө оруулалтын банкны тухай хууль бол батлагдаад гарцсан. Тэгэхээр одоо байж байгаа хууль тогтоомжийн хүрээнд бол Монгол улсад гадны банк санхүүгийн байгууллагууд орж ирээд үйл ажиллагаагаа явуулах хууль эрх зүйн хувьд бол бүрэн боломжтой байж байгаа. Гадны банкуудын хувьд бол мэдээж хувийн банкуд орж ирвэл бид нэр шударгаар өрсөлдөө зах зээл дээр ижилхэн хүү тогтоох одоо боломжтой л байгаа. Хүмүүсийн ярьдаг шиг гадны банкуд орж ирэнгүүт хүүнүүд одоо зээлийн хүүнүүд шууд ингээд буучдаг гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Бид нар ч гэсэндээ дотооддоо банкус санхүүгийн байгууллагууд өөрийнхөө татан төвлөрүүлсэн хөрөнгийн зардалд үндэслээд өөрийнхөө зээлийн хүүг тогтоож байгаа. Тэгэхээр энэ Монгол улсын зах зээл дээр орж ирэх тохиолдолд хүү бол би ойролцоол байх бах гэж бодож байна. Хууль эрх зүйн хувьд бол тэд нар орж ирэх боломж нь бол бүрэн нээлттэй байгаа гэж харж байгаа. Тэгэхдээ энэ дээрээс нь бол одоо бас нэгэн л Монгол улсад хэвийн үйл ажиллагаа явуулах байгаа бол бид нартай адилхан одоо бүхэл банк санхүүгийн байгууллагуудын мөрдөж байгаа хууль тогтоомжийг ижилхэн мөрдөж ажиллавал бид нар өрсөлдөх боломжтой, өрсөлдөхөөс хүүтэй байгаа гэж хэлэхээр. За баярлалаа. За энэ үрээд ерөнхийдөө Earnings Call өндөрлөе гэж бодож байна. За тэгээд хөрөнгө оруулагч туцаа эзэмшигчтэй хандаад мөнгөтэй захирал одоо хамгийн сүүлд одоо хүргэх мессеж байх юм бол хүргээд тэгээд Earnings Call өндөрлөе гэж бодож байна. За ингээд өнөөдөр бидний энэ хаан банкны үйл ажиллагааны тайланг сонсохоор хүрэлцэн ирсэн нийт оролцогчдоо за бас онлайнаар сонсож байгаа бүх харилцагчдаа бүтэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ 2025 оны санхүүгийн үзүүлэлтүүд маань маш амжилттай байлаа. Цаашдаа ч гэсэндээ бид нар санхүүгийн хувьд бол дунд хугацааны бизнес төлөвлөгөө дараа жил буюу одоо 27-аас 29 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөг ерөнхийдөө бол таамаглалуудаа гаргацсан дэвшүүлээд явж байгаа. За 26-аас 29 оныг дуусталх бол санхүүгийн төлөвлөгөөнүүд бол гарцсан. Ингээд 5 жилийн санхүүгийн төлөвлөгөөний дагуу бол бид нэр тасралтгүй ашигтай ажиллах юм боломжтой байж байгаа. Тэгээ шинээр орж ирэх байгаа хөрөнгө оруулагч нар болон манай харилцагч нар бол банкны санхүүгийн үйл ажиллагаанд итгэлтэйгээр хэвийн үйл ажиллагаа ашигтай амжилттай үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэлтэй байх боломжтой байгаа. Бид нар тэгээ олон улсын стандартуудыг мөрддөг банк тэгээ бас олон улсын санхүүгийн аудитыг бол улирал тутам хийлэгдэг ганцхан банк бол байгаа. Тэгээд бид нар бүх улирлаараа санхүүгийн тайлан гардаг. Ялангуяа нэгдүгээр улирлын эцэс маань ч гэсэндээ манай Японы хөрөнгө оруулагч нар ч Японы нөгөө санхүүгийн жил нь 3 сарын 31-ээр дуусдаг учраас тэр тайланд нэгтгэгддэг. Ингээд бүх улирлуудаараа ревю аудит хийлэгдэг юм байгууллага байгаа. Тэгээд та бүхэн банктай итгэлтэйгээр харилцсан хаа гэж бодож байна. Тэгээ манай банк ч гэсэндээ 2022 оноос эхлээ урэ үг эрхэм зорилго алсын хараагаар шинжилсэн. Харилцагчтайгаа том цогтой өсөж хөгжнө. Банк том байна гэдэг нь харилцагч нарын маань бизнесийг томруулж тэдний бизнесийг дэмжлэг үзүүлж банк эхэлж туслалаа. Тэгээд тэдний үр дүнд нь банк өөрөө том болдгоо. Тэгэхээр зэрэг энэ чиглэлдээ ч гэсэндээ бид нэр илүү анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсан хаан банкны гүйцэтгэх хөтөлбөр болон мөнгөтэй захиралтаа баярлалаа. За тэгээд дараагийн Earnings Call-оор дахин уулзна гэж найдаж байна. За тэгээд лайв үзэж байгаа, идэвхтэй оролцсон, асуулт асуусан бүх шинжээч нартаа баярлалаа.